Өнөөдөр эрүүл мэндийн яамны сайд Монгол орон дахь тарган тахлын байгалийн голомтын нөхцөл байдал сүүлийн үед гарч байгаа хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлууд бол батлагдсан тохиолдлуудын талаар мэдээллийг сонсож нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад тусгай мэргэжлийн төвүүдэд үүрэг даалгавар хүргэсэн ийм орлоо боллоо. Энэ дээр бол би Монгол орны байгалийн голомтын асуудал сүүлийн үед гарсан тарган тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах талаар юундаар анхаарах ёстой юм, ямар арга хэмжээнүүдийг авах вэ, ямар хууль дүрм заавар журмуудыг энэ чинь мэдээлэл сургалт явуулах вэ, хүлээн авах яаралтай тусламжийн бэлэн байдлыг хэрхэн хангах вэ, өвчлөл гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдал саадлаггүй явуулахад юундаар анхаарах вэ, хөдөө орон нутгаас ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд юундаар анхаарах вэ, мөн тархины түүхийд эрхтэн тулам эд эрхтнийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй байх асуудал дээр хараа хяналтыг хэрхэн яаж тавих вэ? Орон нутагт энэ хууль ёс агналтыг зогсоох талаар яаж ажилламаар байна? Иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааг хэрхэн явуулах вэ гэсэн энэ чиглэлүүдээр мэдээлэл өгж эрүүл мэндийн яамны сайдын албан даалгавар гаргахад хурлын шийдвэр гарлаа. Тарган тахал бол олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулдаг гоц аюулт халдварт өвчин. Энэ бол маш аюултай тарган тахлын ялангуяа амьсгалын замын хэлбэр гарах юм бол маш богино хугацаанд олон хүнийг хамруулж шинэ коронавирусын халдвар шиг эрсдэл өртүүлдэг ийм өвчин байгаа. Нас баралтай хувьд бол 30%-аас 100% хүртэл нас барах эрсдэлтэй. Дэлхийн нийтэд бол нас баралтай бол 30-аас орчим байгаа. Монгол оронд бол 39.6% байгаа. Энэ өвчин бол эхлээд ард иргэд хайхрахгүй байх, тархаг агнах, түүхийд эрхтэн хэрэглэх, үс арсыг ашиглах, бөөргөнд хазуулах гэх мэт замаар халдварыг аваад энийг нууд дарах, ингэснээс олж өвчнөө хөндрүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд эрсдэл учруулах, олмоор олон хүнийг хавьтлуулах ийм эрсдэлтэй өвчин. Сүүлийн сая зөвхөн Говьлтай аймагт гарсан тарган тахлын сэжигтэй тохиолдол гэхэд хурим найрамд оролцсон хүмүүс наашаа Улаанбаатар хотын зүгт гарсан байх шийдэ. Энийг бид тархуу судлалын судалгаа явуулаад яаралтай арга хэмжээ авсны үр дүнд Баян-Хонгор аймагт оролт тусгаарлаж чадсан байна. Тэгэхээр энэ орчин үед энэ тээврийн хэрэгсэл тээвэр харилцаа холбоо сайжирсан авто замын нөхцөл байдал сайжирсантай холбоотойгоор маш богино хугацаанд хөдөө орон нутгаас нийслэлд халдвартай иргэд бол дамжин орж ирэх боломжтой. Нөгөө талаар нууц цараагаас бол нийслэлийн рүү тээвэрлэл нэвтрүүлэх эрсдэл өндөр байна. Зөвхөн 3 хоногийн өмнөхд имэйл дээр 4 дарга хураагдсан байх шийдтэй. Тэгэхээр энэ бол халдварын эрсдэл маш өндөртэй. Өвчлөл гарсан тохиолдолд олон хүнийг өвчлүүлдэг ийм аюултай халдвар. Тийм учраас иргэд маань нэгдүгээр халдварын их уурхай болсон тархыг агнахгүй байх, тархины махыг идэхгүй байх, хүнсэнд хэрэглэхгүй байх, түүхийд эрхтнийг эмчилгээний зорилтоор ашиглахгүй байх. Энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй. Мөн аялал зургалгаар явахдаа хээр гадаа хэвдэх, бөөргөнд хазуулах, өгсөн мэрэгч хэмтдийн сэг зэм дээр очиж халдвар авах эрсдэл өртөх энэ зүйлүүдээс бол өөрсдөө сэргийлэх, өөр хүүхдэд анхааруулах энэ бол зайлшгүй чухал юм аа. Хөдөөгийн иргэд маань ан хийхгүй байх, энийг худалдаалахгүй байх, мөнгө олох зорилгоор ашиглахгүй байх. Дээр онцгой анхаарах хэрэгтэй. Нохоогоо бас байнга уяатай байж тархаг агнах, сэг зэмийг гэрийн ойролцоо авчрахаас сэргийлэх зэрэг асуудлуудаар онцгой анхаарахгүй бол тарган тахлын эрсдэл өндөр байгаа. Монгол орны 17 аймгийн 137 сумд бол тарган тахлын байгалийн голомттой байна. Энэ дотроос Баян Улгийн, Овс, Ховд, Завхан, Говьлтай, Баян-Хонгор, Өөр хангаа гэдэг аймагуудад бол тарган тахлын хамгийн халдварын өндөр эрсдэлтэй байна. Ховд, Говьлтай аймагуудад бол Баян Улгийн аймагуудад бол тахлын сэжигтэй тохиолдлууд мөн тарган тахлын өвчлөл гарч хүн нас орсон ийм тохиолдлууд бүртгэгдээд байна. Иймээс иргэд маань энэ талын сонир сэрэмжээ дэвшүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагууд маань бэлэн байдлаа хангаж өвчлөлийг эрт уншлах тал дээр бас анхаарах хэрэгтэй. Орон нутгийн байгууллагууд хориотой хан хийж байгаа дараа хяналт тавих, илрүүлэх, арга хэмжээ авах дараа бас хамтран таллаас ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
шинжилгээ хийж өгчдөг. Нөгөөх нь ингээл амралтаараа бүх хэсгүүдээр уншлуулж байгаа. Сомын чинь хүншин бидний хөтөлбөр ирдэг аахгүй. Дуудлагаар сом бид нар дуудлаганд үйлчилж байгаа хүмүүс энэ дээр одоо онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээд бэлэн бай. Нэг дагуу авч арга хэмжээнд ямар байна дэглэмэн голс чанархаас хөдлөн самж маш сайн авах хамаатаа хүнд өвчтөндөө зөвлөгөө коронавирус салдаа компьютерийн тоогоор туушин маш ахлын тавцаа яахгүй байхад маш олон төрлийн хүмүүс өвсөлсөн баажуулахын асуудлаас яг шууд одоо хоёр очичдаг тэнд